Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За YouTube сувгийг хөгжүүлэх сурал хичээлийн минь ээлж дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн хичээлээр YouTube сувгийн видео thumbnail зураг буюу одоо тайм зургийн энэ талаар үзэх болно. За тэгэхээр тайм зургийн ач холбогдол түүний хэлбэр аргаар хэрхэн бэлтгийг энэ хичээлээс сургална. За тэгэхээр YouTube сув хөгжүүлэхтэй холбоотой өмнөх хичээлүүдийг та хараахан үзээгүй байгаа бол энэ видео бичлэгийн яг доод талынх нь буюу одоо description box болохоор өмнөх хичээлүүдийн линкийг холбоод өчнөө та хэрэг үзэх хүсэж байгаа бол тэдгээр линкүүд дээр дараад өмнөх хичээлүүдийг судлаарай. За одоо ингээд бүгдээ хичээлд орцгоё. За тэгэхээр thumbnail зураг гэхээр яг юу хэлж байгаа юм бэ гэхээр ингээд видео харагдахаар хамгийн ихэнд хамгийн түрүүнд ингээд харагдаж байгаа юм. Одоо жишээлбэл энд нэг 5 дахин аваа гэдэг ийм зураг харагдаад байна шүү дээ, тий? Энэ зургийг хэлж байгаа юм. За бүгд нь өөрийнхөө сувг руу ороод илүү тайлбарлая. За thumbnail зургийг гэж алийг хэлээд байгаа юм бэ гэхээр за энэ хардаа. За ингээд маус очихоор энэ зураг маань ингээд алгуулчихж байгаа биз? За энэ бас. За энэ зургийг л ерөөсөө thumbnail зураг гэдэг байгаа юм. Энэ зураг маань болохоор яг ямар ач холбогдолтой юм бэ гэхээр таны видеог одоо үзэх хүмүүс сонирхоо таны видеон дээр одоо клик даруулах ийм л зорилттой. Хүмүүсийн сонирхлыг татах зорилттой. Хоёрдугаарт нь таны энэ видео бичлэгэнд яг ямар агуулгын талаар одоо өгүүлж байгаа гэдгийг илэрхийлсэн ийм зураг байх. Thumbnail зураг ер нь ямар байх хэвээр вэ гэхээр одоо хүмүүсийн сонирхлыг татах үйс. Дараагийнх нь бичлэгийг одоо ингээд үзэх. Энэ бичлэгийг нь үзэх тэр сонирхлын төрөлхөөс тийм байх та. Тэгээд мөн одоо том нүүр зураг цөөхөн ийм өвхтэй байвал илүү одоо оновчтой байдаг гэж ингээд зүйлдэг. За бүгдээрээ нөгөө нэг Монголын бас алдартай ютубер нөгөө Түшиг гэдэг байгаа шүү дээ. Тэрний thumbnail зургийг харъя. За тэгэхээр энэ болохоор thumbnail айгуу гоё бэлтгэдэг юм билээ надаа. Ингээд хүмүүсийн сонирхол татгаар. Ерөнхийдөө тэгэл та бүхэн YouTube сувгийг хөгжүүлж байгаа бол тэгээд энэ алдартай одоо нэлээд олон ингээд захиалагчтай болсон энэ хүмүүсийн хийж байгаа ер нь ямар хөө байдлаар юм бэлж гэнэ гэдгийг нь бол ингээд хараад бас жишээ аваад ингээд явах. Хэрвээ иймэрхүү чиглэлийн одоо YouTube сувг одоо хөгжүүлэх гэж байгаа бол за болов эднэрээс ингээд жишээ аваад ингээд суралцаад явж болно. Энэ хүмүүс ер нь thumbnail яаж үлж ийн видеогоо яг ямар агуулга ямар дараалал хийж ийн гэдгийг эднэрээс ингээд жишээ аваад явж болно. За миний хувьд бодвол одоо ингээд сургалтын чиглэлийн юм болохоор би яг энэ чиглэлийн видео бичлэг бэлддэг. Одоо гадаадын өөрийн хүмүүсээс бол ингээд санаа аваад ингээд суралцаад ингээд явдаг байгаа. За энэ бичлэг дээр бүгдөө thumbnail зураг оруулъя. За тэгээ thumbnail зургийг хэрхэн хялбархан бэлтгийг сурцгаая. За тэгэхээр нөгөө snap.com руу ороод энэ нараа YouTube thumbnail тэгээд ингээд бэлэн загвар өгдөө. Эндээс ингээд загвараа миний агуулга дээр нь холбоотой би ер нь ямар загварыг сонгох уу гэдэг ингээд гүйлгэж харж байгаа л эндээс сонгочих. Энийг сонгочих дөө. За энэ дээр нь би өөрийнхөө вебсайт хаяг бичиж болно шүү дээ, тийм ээ. Тэнцэг юм. За энэ дээр үгүй. За энийг нээдэг улаанаар болгочих л тав. За ингээд бичиж багш жишээ маягаар бич. За одоо тэгэл энийг нөгөө snap юм уу гэх таараад авчихна. За зураг бэлтчихлээ. Саяны бэлдсэн одоо thumbnail зураг энэ видеон дээр оруулъя. За энэ thumbnail болохын тулд тухайн видеого ингээд сонгочих. За тэгэхээр энэ видео маань ингээ нээгдэж чинь тийм видео бичлэг маань. За тэрний нэрээ edit видео гэдэг рүү орно. За энд болохоор нөгөө нэг видео оруулахад нэг юм цонх нэгдэлээс тэр цонх маань харагдаж чинь тийм ээ. Thumbnail зургаа бол энд оруулж өгнө. За тэгээд өөрөө одоо thumbnail бэлдэж амжихгүй бол нөгөө YouTube чинь цаанаас автоматар одоо ингээд таны оруулж байгаа видеоноос алийг нь одоо thumbnail зураг болох уу гэдэг энэ 3 энэ фрейм буюу ийм 3 зураг өөр ингээ автоматар бэлдээд өгчдөг гэж болно. Тэгээд эндээсээ сонгоод ч юм ингээ thumbnail дээр тохируулах авах боломжтой. За бид нар болохоор яг өөрөө бэлдсэн thumbnail оруулахын тулд энэ upload thumbnail гэдэг рүү тав. За ингээд нөгөө бэлдсэн thumbnail оруулаад ирье. За ингээд save гэсэн товчийг тарчна. За хадгалагдчихлаа. Одоо бүгд харъя. За thumbnail зураг маань ингээд ороод ирчихсэн байна. За тэгээ өнөөдөр хичээл ингээд дуслаа. За хичээлийн хавлаг таалагдсан бол лайк дараад
Энэ бичлэгийг үзэх хэрэгтэй гэсэн хүмүүстээ шеэрлээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.